Сайн байцгаана уу? Бид энэ удаа гэр бүлийн боловсролын агуулгын хүрээнд гэр бүлийн харилцаа сэдвт телевизээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, тэдгээрийн харилцаанд эерэг байснаар хүүхдийн хүмүүжил хөгжилд хэрхэн нөлөөлдөг, гэр бүлийн харилцааг эерэг болгох хүчин зүйлсийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн хөхөтэй хамтран заана. Гэр бүлийн харилцааны зөрчилд нөлөөлдөг маш олон хүчин зүйлс байдаг. За тэдгээрийг бүлгэлж үзэх юм бол нийгмийн эдийн засгийн, гэр бүлийн гишүүдийн, хосууд, бусад хүмүүс гэсэн хүчин зүйлс нөлөөлд юм байна. За эдгээрээс одоо хосууд буюу эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, тэдгээрийн ялгаатай байдал нь харилцаанд хэрхэн нөлөөлдөг болох талаар мэдээлье. За одоо мэргэжилтнээсээ гэр бүлийн харилцаанд ямар хүчин зүйлүүд нөлөөлж байдаг. За мөн зам төлөв болоод темперамент ер нь харилцаанд нөлөөлдөг үү? Тэр талаар амьдралын хамгийн гайхамшигтай зүйл бол гэр бүл байдаг. За гэр бүлийн хосуудын харилцаанд нөлөөлдөг чухал зүйл бол тухайн хувь хүний одоо темпераментод нөлөөлдөг гэдэг дээр одоо эрдэмтэд зөвлөсөн байдаг юм аа. За жишээ нь холорик темпераменттэй хүн бол өөрөө төрөлхийн хошуучлагч, бие сэтгэлийн тэнхээтэй ийм одоо зан араншин темпераментийн онцлогтой байдаг байна. Тэгвэл энэ холорик темпераментийн хүн маань дүлгөөн, тогтвор суурьтай, хянуур биеэ барих чадвартай ийм хүнтэй, ийм зан араншингийн темпераменттэй хүнтэй гэр бүл болвол илүү нийцэлтэй бөгөөд харилцаа эерэг зөв тогтвон байх нөлөөтэй гэж судлаачид үздэг байна. За сангвиник төрлийн хүмүүс маань өөрсдөө хүмүүсийг хөгжөөх чадвартай, за соргог бөгөөд сэргэлэн ийм цайлган хүмүүс байдаг байна. За тэгэхээр сангвиник зан ааштай, сангвиник одоо темпераменттай хүмүүс маань илүү нөгөө талдаа дуу зүйтэй, альва зүйл одоо сайн мэдэж ойлгож дүгнэж одоо чаддаг. За хүлээцтэй тийм хүнтэй гэр бүл болох юм бол харилцаа илүү эерэг, ойлголцоход илүү дөхөн байдгаа гэж судлаачид үздэг байна. За мэлэн хойлог темпераменттай хүн өөрөө буйртай, шудраг, ийм одоо зам төлөвтэй хүн байдаг, илүү түлхүү одоо давмгаалж байдаг ийм зам төлөвтэй хүн байдаг бол гэр бүлийн хүнээ сонгохдоо хөгжилтэй, алаах бошин, илүү одоо шаламгай ийм хүнтэй гэр бүл болох юм бол гэр бүлийн харилцаа илүү эерэг, тогтвон, за харилцаанд ямар нэгэн зөрчил гарахгүй гэдэг тал дээр бол судлаач зөвлөдөг байна. За флегматик хэв шинжийн хүн бол одоо энэ темпераменттай хүн өөрсдөө бол тогтвон, тайван, за сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй ийм одоо хэв шинжийн хүмүүс байдаг бол гэр бүлийн ханаа, хайртай эхнэр нөхрөө сонгохдоо аливаа асуудлыг хурдан шийддэг, хурдан хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, хөгжилтэй хүнтэй гэр болох юм бол илүү харилцаанд зөрчил гарахгүй одоо ойлголцоод явна гэдэг тал дээр эрдэмтэд судлаачид үзсэн байдаг байна. За дээрх дүгнэлтээс үзэхэд монголчууд ч гэсэн амьдралдаа илбэг ярьдаг шүү дээ. Хань ижил гэдэг бол дутуугаа гүцээж одоо дундуураа нөхч байдаг, бие биенийхээ дутууг нөхөж байдаг ийм одоо хүмүүс байдаг юм а гэж ингэж хэлдэг. Тэгэхээр өөрийнхөө зан ааш темпераментийн эсрэг зан ааш темпераменттэй хүнтэй сууснаар хоёр биенийхээ дутууг нөхдөг байна гэдэг тал дээр эрдэмтэн судлаачид зөвлөдөг байна. Харилцааг мэдээж эерэг сайхан өөрөө сайн харилцагч байх шаардлагатай. Тийм учраас дараах 4 зөвлөгөөг эрдэмтэд өгдөг байна. За нэгдүгээрт нэлен талангүй байх. Гэр бүлийн хосууд маань хайрцагт бие биендээ дурлаад харилцаа эхэлж явах тэр явцад хин нэгнээсээ ямар нэгэн зүйлээ нуудгүй амьдралын бүх түүхээ жишээ нь баг бахта тийм зүйл хийжсэн, тийм сонирхолтой байсан, тийм сургууль цэцэрлэг сурч байсан, тийм найз нөхдөдтэй байсан, тийм хүсэл мөрөөдөлтэй байсан гэх зэрэгээр өөрийнхөө талаарх бүхий л зүйлийг илэн далангүй ярьдаг байна. Тэгэхээр цаг хугацааны явцад энэ илэн далангүй байх, нууцгүй байх гэдэг зүйлийг хадгалж чадаад илүү бие биендээ нээлттэй илэн далангүй бүх зүйлээ ярьдаг байх юм бол харилцаа илүү эерэг байх нэ. Мөн та ингэж өөрөө илэн далангүй байж, нууцгүй байж чадсанараа хамгийн сайн харилцагч болж чаддаг байна. За өөрийгөө бусдад илэрхийлэх. Зарим тохиолдол дээр харилцаан дээр харилцааг сөрөг болгодог зүйл бол буруу өөрийгөө илэрхийлснээс үүдээд харилцаа маань ямар нэгэн зөрчилд хүрэх шалтгаан болдог байна. Тийм учраас өөрийгөө зөв одоо илэрхийлж сурах шаардлагатай байна. За 3 дугаарт нь сонсож чаддаг байх.
Өмнөх хичээл дээр бүгдээрээ гэрлэлтийн талаарх хичээл дээр хэрхэн яаж сонсох вэ гэдэг талаарх арга техникийг эхний алхмыг үзчихсэн. За тэгвэл өнөөдөр сонсож чаддаг байх дараагийн техникийг та бүхэнд хэлж өгье. За сонсож чаддаг байх гэдэг нь тухайн хүнийхээ ярьж байгаа зүйлийг тасралтгүй анхааралтай сонсохоос гадна дотор ямар нэгэн бодолгүй сонсох хэрэгтэй. Ихэвчлэн хүмүүс сонсож явах явцдаа би тэгж хариулна да. За би энэ дээр нь ийм байдалтай байсан шүү дээ. Эсвэл энийг буруу бодож байна да гэх мэтчлэн дотроо ямар нэгэн бодол давхарт бодоод байдаг. Ингэсэн тохиолдолд тухайн хүний 100% сонсож чадахгүй, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, ярьж байгаа зүйлийг нь бүрэн ойлгож чаддаггүй учраас сонсож явах явцдаа та ямар нэгэн зүйл бодохгүйгээр сонсож чадах юм бол хамгийн сайн харилцагч болох нэ. За дараагийн зүйл нь бодлоготой хариулт өгөх. Мэдээж анхаарлаа 100% төвлөрүүлж сонссон юм чинь асуултыг сонсоод дотроо тунгаан бодоод миний хувьд эсвэл би өөрөө энэ хүний оронд байсан бол яах байсан бэ гэдэг тал дээр тухайн хүний оронд өөрийгөө тавиад бодоод хариулт өгсөн тохиолдолд энэ өөрөө бодлоготой зөв хариулт байж чаддаг байх нь. За ингээд та бүхэн өөрөө сайн харилцагч байж чадах юм бол бусад хүнтэй болон харилцаж байгаа нөгөө хүндээ эерэг сэтгэл төрүүлнэ. За мөн харилцаанд ямар нэгэн зөрчил маргаан үүсэхгүй. За сая багшийн маань ярьсанчлан одоо тийм ээ гэр бүлийн одоо хосуудын харилцаанд маань зан араншин буюу темперамент хэрхэн яаж нөлөөлдөг. За мөн та өөрөө сайн харилцагч байхын тулд ямар арга замуудыг эзэмссэн байх хэрэгтэй вэ гэх талаар сая багшаасаа мэдж авлаа шүү дээ. За тэгвэл багшаа хэрвээ харилцаанд маань ямар нэгэн зөрчил маргаан үүссэн тохиолдолд тэрийг юу яаж даван туулах ёстой вэ юм бэ? За харилцааны зөрчлөөс дараах 4 арга замыг бас судлаачид маань санал болгодог байх нь. За нэгдүгээрт нь буулт хийх, хоёрт нь зайлс хийх, за гуравдугаарт бол харилцан тохиролцох, дөрөвдүгээрт хамтран ажиллах гэсэн энэ 4 арга замыг ашигласнараа харилцааны зөрчлөөс гарч болно гэдэг тал дээр судлаачид маань зөвлөдгөө. За тэгэхээр буулт хийх гэдэг дээр бол ихэнх маргаж байгаа магадгүй харилцаан дээр асуудал гарч байгаа хүмүүс маань хин нэгэн төрүүлж буулт хийгээгүй улмаас хин нэгэн миний зөв гэж үзэж удаан хугацаанд энэ одоо харилцааг асуудлыг үргэлжлүүлснээр харилцааны зөрчил гардаг байх нэ. За харилцан тохиролцох асуудал дээр гэр бүлийн хосууд маань альва ямар нэгэн асуудал дээр би ямар бойр суурьтай байх вэ? Эсвэл одоо чи ямар талаас нь хандах ёстой, байр суурьтай байх вэ гэдгээр эртнээс тохиролцсон байх нь өөрөө харилцааны зөрчлөөс гарах арга замуудын нэг юм а гэж хэлдэг. Гэр бүлийн хосууд маань гэр бүл болохдоо альва асуудалд хэн нь ямар байр суурьтай байгаа, за магадгүй хэн нь яаж ханддаг гэдэг талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцаж зарим нэгэн асуудал дээр харилцан тохиролцох одоо ийм боломжтой. За ингэсэн тохиолдолд бол харилцаа эрэг байх бүрэн боломжтой байдаг юм а. За харилцан тохиролцох дээр гэр бүлийн хосууд жишээ нь санхүүгийн асуудал дээр ямар байх вэ? Эмэгтэй нь ямар байр суурьтай байх вэ? Эрэгтэй одоо ямар байр суурьтай байх вэ гэдгээ харилцсан тохиролцсон тохиолдолд дараагийн ямар нэгэн асуудал гардаггүй. За хамтран ажиллах. Мэдээж ямар нэгэн асуудал гарсан, харилцааны зөрчил үүссэн тохиолдолд тухайн асуудалд хамтраад шийдлийг олох тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хин нэгний бурууг хайж, хин нэгний одоо асуудлыг сөхөж гаргаж ирсэн гэдэг рүү буруутгахаас илүүтэй ямар асуудал гараад байна, тэрхүү асуудлыг хоёулаа хэрхэн шийдэх вэ гэдэг дээр хоёулаа санаачлагтай хамтран ажиллах шаардлагатай байдаг байх нэ. За мөн гэр бүлийн харилцааны зөрчлийг шийдвэрлэхийн тулд эхнэр нөхрүүд дараах зүйлийг анхаарах шаардлагатай байдаг. За ихэнх харилцааны зөрчил ярианы темп буюу ярианы өнгөнөөс илүүтэйгээр одоо зөрчил үүсэж эхэлдэг. Мэдээж өндөр дуугаар, зандрангуй байдлаар харилцааг эхэлснээр харилцаа цаашдаа ямар нэгэн эерэг үр дүнд хүрэхгүй. Тийм учраас яриагаа илүү намдуу, зөөлөн, өнгө аястайгаар эхлүүлэх юм бол харилцаа өөрөө цаашдаа эерэг үр дүнд хүрэхээр байна. За бие биедээ гомдох бус асуудалд анхаарлаа хандуулах. Түрүүн хэлсэнчлэн зөвхөн бие биендээ гомдоод энэ ингэж үзээж байна, тэр ингэж үзээж байна гэж илүү гомдлохоос илүүтэй яагаад асуудал тулгуурч вэ? Эсвэл энэ асуудал ямар асуудал байна? Энийг хэрхэн шийдэх вэ гэдэг тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байдаг байх нэ. За нэгнийхээ сул талыг байнга сүмжлэх нь асуудал маргаан магадгүй харилцааны зөрчил үүсэх юм хүчин зүйл болдог байх нэ. За ямар нэгэн сул талгүй, ямар нэгэн алдаа дутагдaltaгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр бие биенийхээ сул тал алдаа дутагдлыг байнга шүмжлэх нь
харилцааг өөрөө эерэг бус болгодог байх нь. Бие биенээ хүндэтгэх, сонсох чадвартай байх, за зөрчилдөөнд ялагч болох гэхээсээ илүүтэй бие биенээ ойлгоё гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх юм бол харилцаа өөрөө эерэг байдаг. Харилцааг эерэг болгох гэр бүлийн дотоод уур амьсгалыг сайн сайхан байлгах дээр эрэгтэй хүнд, за магадгүй эмэгтэй хүнд ч ялгаагүй гэр бүлийнхаа гишүүдэд урмын үгийг байнга өгч дэмждэг байх шаардлагатай. Жишээ нь миний хань ухаантай шүү, чи минь ажилсаг шүү, чи минь үзэсгэлэнтэй шүү гэх мэтчлэн бие бинийгээ урамшуулсан, магтсан, дэмжсэн энэ үг хэллэгийг байнга ашиглаж авах нь гэр бүлийн харилцаа өөрөө эерэг байхад нөлөөлдөг юм аа. За мэдээж гэр бүлийн хосуудаас гадна хүүхдүүд байгаа. За тэгэхээр хүүхдүүдийн тухайд ч гэсэн мөн адил авьяастай байна, мундаг байна, чи хийж чадаж байна, чи үнэхээр сайн байна гэж магтаж урамшуулж өгсөн тохиолдолд хүүхдийн хүмүүжил төлөвшөлт хүртэл эргээр сайн нөлөөлдөг юм аа. Сая бүгдээрээ багшийнхаа хичээлээс за гэр бүлийн харилцааны зөрчлөлөө маргаан тохиолдоход тэдгээрийг хэрхэн даван туулах арга замуудаас суралцлаа шүү дээ. За тэгвэл багшаа эхнэр нөхрийн харилцаа, гэр бүлийн эерэг харилцааны ер нь үр дүн яг юу юм бэ? Гэр бүлийн харилцаа тэр дундаа эхнэр нөхрийн харилцаа эерэг байснараа хувь хүнд төдийгүй хүүхдийн хөгжил төлөвшөлт хүртэл эерэг сайнаар нөлөөлдөг юм аа. Эхнэр нөхөр хоёр харилцаа сайн байх нь эхнэр нөхрийн хинхэнийх нь сэтгцэн эрүүл мэндийн хувьд, бие бэлтрийн эрүүл мэндийн хувьд, нийгмийн амьдралд оролцохын тухайд хүртэл эерэг сайхан нөлөөллийг үзүүлж байдаг. Сэтгэл зүйн хувьд эрүүл, бие физиологийн хувьд эрүүл байгаа хүн мөн одоо гэр бүлийн харилцаа эерэг сайхан байгаа хүн болвол нь ажлын орчиндоо маш сайхан эерэг одоо зүйлийг түгээж ажлын бүтээмж өндөр байдаг талаар судалсан эдийн судлаачдын судалгаа хүртэл байт юм аа. За мөн эхнэр нөхрийн харилцаа сайн сайхан байснараа эерэг байснараа хүүхдийн хөгжил оролцоо төлөвшөд маш одоо эерэг нөлөөллийг үзүүлдэг. Мэдээж амьдрал дээр бид ямар ч эцэг их хүүхдээ ирээдүйд муу мухай хүн болоосаа гэж хүсдэггүй. Бүх эцэг эхчүүд л хүүхдээ эрүүл саруул, зөв, аз жаргалтай, сайн сайхан амьдраасаа, сайн сайхан иргэн болоосаа гэж хүсдэг байгаа. Тэгэхээр ийм одоо эрүүл саруул, зөв хүмүүжлтэй хүүхдийг бий болгохын тулд гэр бүлийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаа эерэг байснараа хүүхдийн төлөвшөлт ирээдүйд хүсэж байгаа нөгөө эрүүл сайхан хүүхэд маань бий болдог бахнэ. Мэдээж эерэг гэр бүлд өссөн хүүхэд ирээдүйдээ эерэг зөв хүмүүжил төлөвшөлтэй хүн болж өсөж хөгжих учраас ирээдүйн Монгол улсын хөгжил төлөвшөлт хүртэл эерэг сайнаар нөлөөлдөг гэж үзэж болох юм аа. Та бүхэн өнөөдрийн хичээлээс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, тэдгээр ялгаатай байдал нь харилцаанд хэрхэн нөлөөлдөг, гэр бүлийн харилцааг эерэг болгох арга замуудын талаар мэдэж авлаа. Анхаарлаа хандуулсан явдалд баярлалаа.